Дэлхийн гэрнэг тархан суусан илэгнэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн бүхнийг хүсэн мэдчилж байна. Аадар энерги нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч ганс өх болон хөтлөх зандаа миний бие биелэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хушган брэнд мөн Apex Capital үн цасны компани эвэнцэтгэж байна. За энэ нэвтрүүлгийг та NTV телевиз мөн од мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээн авах боломжтой. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ 1920 оноос үйл явдал маань эхэлж байна. За 1920-од оны сүүлч үед гэж яхад энэ Богдхан уулын аймаг гэж байна л да. Энэ Богдхан уулын аймагын энд нь болохоор Дэрэн сум гэж байгаа. Энэ болохоор одоогоор энэ Дундгов аймгийн Дэрэн сум юм билий. Тэгээд энэ суманд болохоор 1920-од оны сүүлч үед энэ Дамдан гэдэг айлах байсан юм байна. Тэгээд Дамдан гэдэг энэ хүн болохоор 30 орчим насны. Эхнэрийн нь болохоор Намжил гэдэг. Тэгээд хоёулаа бас 30 орчим насны л хүмүүс байхгүй 30 өнгөж хөргөж байгаа хүмүүс юм шиг үлээ. Тэгээд мал ахуйтайгаа мал хуугаа маллал амьдэрдэг юм хос. Харин үр хүүхэд байхгүй. Тэгээ энэ сумын одоо хувьд гэх юм бол мал ихтэй сум нь мал ихтэй. Гэхдээ хүн ам жоохон цөөтэй ийм байт юм. Тэгээ хүүхэд төрөх явдалчсан их жоохон багассан байсан гэсэн ийм тохиолдсон үед харж л дээ. Тэгээ 30 гарчаад байдаг үр хүүхэд байдгүй. Мэдээж үр хүүхэд хүснэ. Тэгээл болдгоо те. Ингэж байжгаад арга бараад ах トゥ нараас нэг охин үрчилж авч байгаа. Тэгээ энэ охин нь болохоор айгүй баг ирсэн юм шиг байна. Тэгээд хөөхөн ирээд тэгэл мэдээж нэг хоёулахнаа байсан нэг мал хуутайгаа байсан айлт чинь хүүхэд дуграад эхлэн гэдэг чинь шал ондоо мэдрэмжтэй тий. Тэгээ нөгөө хүүхэд ч айгүй хөөхөн илгэмсээ дасаад. Тэгээ нөгөө хойч одоо тоглоом гэхээр одоо юу байдığım бол мэдэхгүй. Өстө нөгөө нэг уяа мод зод уйж байгаа л нэг морил тоглодог л байсан баг. Тэгсэн чинь охин ингээд тоглоом байхгүй болохоор ширэн дээрээс нэг домб байж тээ. Домб аваад ингээд ямар ороогоод тэгээ нөгөө хүүхэд болгоод тоглоод байна гинэ. Тэгээд яг нөгөө харахтаа болохоор бэлгшээгээд байгаа шүү дээ тий. Хүүхдийн чинь нэг зөнтөөч гэж ярьдаг гэл энд нь өөргөө итгэл нэрээ хүүхдтэй болчих юм болов уу гэдэл. Тэгээд яг тэр охины хүслээр тэгээ ээж аавынх нь хүслээр тий тэдний гэр бүл яг бүл нэмэхээр болж байгаа. Хүүхдтэй болсон. За тэгээд энэ сайхан баярт мэдээг дуулаад тун удаагаа байж идэл тэр жилийн өвлөн их цас их унаад ер нь жоохон зуд маягийн болохгүй. Тэгээд нөгөө ойр авд байдаг нэг сахалт айлмайлтайгаа нийлээд отроор явахаар болж байгаа байхгүй мал хуугаа туугаад. За тэгээ отроор явсан. Тэгээ явж байгаад энэ одоо 1931 оны өвөл юм байгаа. Бараг 100 болох шахаад. Тэгээ энэ Дундгов аймгийн 3 сайхан тэгээ энэ цагаан дэлгэр Баян жаргалан гэдэг юм сумдын яг уулзуур хэсэг дээр байдаг юм сүүдэртийн улаан овоо гэдэг нэртэй юм газар байт юм байл та. Тэр газар нь болохоор намхан толготтой тэгээ говь тал хосолсон юм газар байсан юм. Тэгээд цасмас жараа гайгүй болохоор за ер нь эндээ нэг өвлжөөд үзье нөгөө хэд чинь буухаар болол. Тэгээд нөгөө гэр бараагач барьж амжаагүй дөнгөж гэрээ босгоод ингээ байжсэн жил эхнэр нь өвдөд эхэлчихэж байгаа. Тэгээ хаа оч нөгөө хамтдаа айлтаа хамт нүүж байгаа болохоор тэр айлт нь нөгөө жор үдсэн юунаас те зовлон үдсэн жагун гэдэг шиг тэнд байсан нэг хөгшин их нь хамт явж исэн тэр айлынх нь хөгшин их нь хүү яана болохоо байлаа гэж төрүүлээ болоод тэгээ гэр дотор ороод ерөөсөө яах хийх юм зургуу төрөөл тэг гэр дотор байгаа шал мал хийхгүй шүү дээ чинь тэгээ байж байгаа л тэн дээр нэг юм хуурай бууц байгаа. Тэр бууцсан дээр л төрж байгаа байхгүй. Одоо Намжил гэдэг эмэгтэй маань. Тэгээ хуурай бууцсан дээр төрсөн чинь хүүхэд ч уулна ингээд төрөөд уйлдаг шүү дээ те. Уул нь охин хүүхэдтэй болсон. Тэгээ нөгөө хүүхэд нь уйлдгоо тэгээ ямар ч тэнхээ байхгүй ингээд нүдэж нээхгүй шүү дээ чинь тэгээ нэг юм амтай голдоо мэддэхгүй ер нь жоох эвгүйхэн болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр өвлийн хар хүүтэнд одоо өвлжөн дэр. Тэгэл ямар ч нэг юм амд ороож аваад ингээл байцсан юм шиг. Тэгэл нэг нөгөө гэр орон морно янзлж явж байгаа л нөгөө нэг хөгшин эргээд ороод байсан чинь нөгөө хэд ч гал өсөд болцсон те яахаач мэдгүй нөгөө ялах хүүхэдтэй байж үзээгүй учраас ингээ байжсэн чинь орж ирэл хөгшин загнаж байгаа байхгүй. Наад хүүхэд ч осгож өглөө та нар голд нь хий орж өглөө. Наадгаа ингээд задлаад нүцгнэр нь ингэдэ наа гэдэг хийг нүцгнэр нь биендээ наагаад ингээд ороогоод ингээд тэгээд одоо хөхнийхөө сүүнээс сааж байгаач болсон одоо амд нь тусаа гэж хэлээд. За тэгээд 3 хоногийн хугацаанд нөгөө хүүхэд маань ерөөсөө уйлдагчгүй сэрдэгчгүй тэгэл яг амьтаа амьгуунч мэддэхгүй ер нь хэцүү. Тэгээд мэдээж эхнэр нь төрдсөн жоохон бие хүндхэн хэцүү байгаа. Нөхөр бол айж байгаа шүү дээ. За хүн болох уугүй юу л болцсон. Тэгээд эхнэр лугаа чарч чадахгүй хүүхэд рүүгээ чарч чадахгүй эцэл чарч чадахгүй ингээл байж байгаа. Тэгээд нөгөө ингэдэг байсан юм байна л да. Айлд одоо хүүхэд төрөөд нэг 3 хоног юм бол те 3 хоног гутал нэг лам хар олж ирээ те тэр нь одоо ингээд нэр усыг нь өгдөг ч юм уу эсвэл заяа дөөргийг нь хилдэг ч юм уу нэг ингэдэг байж тэгээд одоо лам хар залгах ч одоо баг хэрэг гарахгүй юм шиг байна да 3 хоног өнгөрчлөө шүү дээ те ингээд яг мэддэхгүй хүн болох гэсэн мэддэхгүй байгаад нь штэ гэж бодоод яг тэр хямралтай байх тэр үед нь цочтлоо ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэл өстө тэр нөгөө гэрээ чи жинхэнэ жаврыг үгээгээд орилж байгаа байхгүй энэ. За тэгэл мэдээж л нөгөө нэг хамаг сэтгэл санаагаар унтсан байсан аав ээж хоёр бол ингээл хамаг юм нөхөөрөөл. Тэгэл аав нь өстө бушуухан гараал. Тэгээ нэг морь аваад тэгэл хажуудаа хөтлөхөө морь хөтлөөл. Тэгэл нөгөө лам залах га тавьчих. Тэгээ энэ залуугийн хувьд бол тэр тал дээр юу бодож те яаж тавьж ирснийг бол мэддэггүй. Тэгэл давхсаар гал ламыг авчирлаа.
Тэгээ лам ирээд хэлж байгаа үг нь тэгж байна. За юу юм байна аа? Амны хишгтэй юм байна аа. Тэ олон нөхөдтэй, урт настай, дуу хуур, найр наадам дуртай, 100 хүн баясгаж явах ёроолтой юм байна. А дээрэс нь энэ өвдгөн одонд төрсөн болохоор нэг газараа тогтож суухгүй юм байна. Тэгээ ийш тийшээ явсан ийм л хүн болох юм байна да. Гэд нэрийг нь Норб банз гэж нэр өгч байгаа юм. За тэгээд 3 хоног өвлөхгүй байх гэдэг чинь ирээдүйн авраг маань тэр дууга нөөгд энэ гэж. Тэгээд тэдний тэр өвөлдөө тэр сүүдэртийн улааваа гэдэг энэ сайхан газар айгүй сайхан тухтаа сайхан үйлдсэн гэж байна. Тэгэл хавар цас санзрангуутал нутаг руугаа буцаж байгаа. Нутаг нь бол мэдээж Дундгой аймгийн Дэрэн сум. Тэгээ энэ Дундгой аймгийн Дэрэн сум нь болохоор ерөөсөө мэдээж нөгөө хол ойрын хүмүүсийн хараа булаасан байгалийн өвөрмөц сайхан газар тогтцтой байдаг. Одоо их газрын чулуу, ёрлөг, баян зүрхийн өндөр сүлэг уус гэх мэт байгалийн үзэсгэлэн бүрдсэн нам гүмхэн сайхан нутаг гэж байгаа. За тэгээд аав нь болохоор гицэл гэдэг байгаа. Тэгээд энэ болохоор нэг ойрхон нэг суурин газар л бас нэг тийм ажлаараа ингээд очиод ингээд ирээд идэг. Тэгээд тэндээ их голцоо байдаг. Ээж нь бол нөгөө нэг ихч байгаа шүү дээ, тий. Ихч хоёртойгоо л ерөнхийдөө баг нас өнгөрөөж байгаа байхгүй. Тэгээд ээж ихч хоёр нь болохоор гараал нөгөө нэг хон мал нэдрийгээ явчихна. Аав нь тэр ажилдаа яваад. Тэгээд охиныг болохоор ингээд дээлэнд ороогоод ингээд шомботл ингээд хоймот ингээд суулгаад орхичдаг. Тэгээд гадуур ингээд нөгөө мал хуу нэдрийг хуран мал гэж явж байгаа л ороод ирэх нүүдийн шомбоогоор ингээд унтчил байдаг. Тэгэл ороод ирэнгүүт нь хөөрхөн инээгээл байж идэг тийм хөөрхөн охин байж. За тэгээд энэ охин маань энэ гэрт гэрийн гээгүүлж ирснээс хойш араасаа бол 2 сайхан эрэгтэй дүү, 1 сайхан эмэгтэй дүү дагуулж ирээд эдний айл болстой өргөн өтгөн сайхан айл болж өнөр бүл болсон. За тэгээд юу юуг 7 нас хүрсэн. Охин бол одоо хураг ишиг эргүүлэн те аргал түүж аав ээжтэй туслана. За тэгээ нутгийн ойрхон байгаа айл майл руу бас ингээд очиж ирээд байна. Тэгээ нөгөө ойрхон байгаад байгаа айл нь бас нөгөө өөрийг нь ихвэрж авсан тэр нөгөө хөгшин байдаг. Тэрнийх нь хүүгиндээ байдаг аахгүй тэр хөгшин ингээд байдаг. Тэдний хараа их орж гарч марна. Тэгээ ээж нь яг нөгөө ажил төрлөө хийгээд одоо ингээд мал хуугаа явж байхдаа нэг амандаа дуу аялаад байдаг. Тэрийг хоол охиндоо зааж өгч байгаа. Тэгээд анхны зааж өгсөн дуу бол одоо энэ ногоон морины толгойд ногтон зангаа бүнжийн ноён харуулын гүнжид нойрон хүрээд талимаарна гэд ийм дуу дуулдаг байсныг охиндоо зааж өгсөн. Энэ анхны одоо сурж байгаа дууны маань л та. Тэгэл охин ерөөсөө дуулдаг. Тэгэл одоо хоноо манай хариулал явж байхдаа тэр хөндөй талдыг үчин те ямар хаах уулахад нэтрэ барилга байх юм биш. Сингэн л сайхан дуулна. Тэр нь ойр авих нь айлд бүгдэнд нь сонсогддог. Тэгээ охин ч гэсэн бүр тэнхээгээ өстө тасартал дуулдаг. Ийм л байгаа байхгүй. Тэгээд нөгөө бас нөгөө голсон одоо хургаа голчдөг штэ тий нөгөө хонь мөн чинь. Тэгэхээр манай охин дуулаад ингээд ахуулна. Тэгэл нөгөө ойр авихын хүмүүс сонсцсон учраас заримдаа нөгөө хонь мөн нийлүүлж бас ингээд мал залж хахад ингээд тэдний охиноор тий тоглуулчих юм бол автгийн гинлээ гэл ингээд манай ч бас хаяадаа ингээд айлмайл очиж одоо энэ чинь яах гэдэг вүлээ? Тоглох гэдэг штэ тий. Мэдхгүй ямарсан ахуулна гэдэг. Тий ахуулдаг. Тэгээд энэ Дундгой аймгийн Дэрэн сум гэдэг байгаа энэ яг хуу төрсөн нутгийн ярихаар онцлог нь ярих хэрэгтэй болно. Хизээнээсээ сайхан айрхтай нутаг гинэ. Тий. Манай Монголын чинь хаа сайхан газрууд л айраг байна тийм ээ. Тэрнтэй ялгаагүй Дундгой аймгийн Дэрэн сумын айраг бол алдартай ойр хавтай нэртэй. Тэгээд тэрнээсээ дагаад одоо 7 сарын сүүлч 8 сарын ихээр гүүтэй айл болгон л гүүгээ барина. Тэгэл л 2 3 одоо юу бэлтэж байгаа хөхөр бэлтэж байгаа л одоо айрга гаргадаг. Орсон гарсан хүн болгонд айрга барьдаг. Сайхан ч айрхтай. Дээрээс нь боржгон найрын дэг журамтай гэдэг байгаа байхгүй. Тэгээ би энийг жоохон судалсан чинь яг боржгон найр, боржгон тэр дэг гэдэг юм уу тиймэрхүү юмуд нь ер нь явж яг хааны ордны тэр нөгөө нэг дуулж хөгжимдөгч гэдэг юм уу тиймэрхүү юм дээр байдаг тийм дэг гэдэг ахшгүй лээ. Тэгээ яг энэ нутгийн хувьд бол боржгон найрын дэгтэй. Тэгээ найрын дэг гэдэг бол энэ нутагт бол хатуу чанга яг дэг жамтай явдаг. Одоо найрыг удирдах одоо найрын даргалах хүн байна те гэрийн эзэн байна. Тэгээд эрчүүд нь ингэж суун, эмгтээчүүд нь ингэж суун, хөлөө ингэж суун, тэгээд ингэж эхлэн, ингэж хундгаа өгнө одоо хул айргаа өгнө мөгнө гэдэг айгүй том дэгтэй. Тэгээ аавынх нь хувьд охиноо одоо ингээл сундлаад л айлын найр мараар очино. Ээжийнх нь хувьд гэсэндээ найр марин дээр очих юм бол их дуутай, бас нэг лимд мэм тоглодог те ийм мэдрэмжтэй ийм хүмүүс байж. За тэгээ ижил энэ одоо тэр нөгөө нэг хамт нүгөө яваад байгаа айлыг тавхаа гэдэг байхгүй юу. Тэгээ тавхааг одоо жоохон хол бууцсан байна. Тэгсэн чинь тавхааг холхолоор морьтой тэгээ адуу малтай хурдан мор үйдэг. Өөрөө бас дуу хууран дуртай тийм ахгүй байж л тэ нөгөө ээж нь болохоор манай нор банцтай чи их бариад авцсан байгаа шүү дээ. Тэгээд их ойрхон. Тэгээ тавхааг юу руу 38 онд нийслэл рүү ирээд тэгээ буцаад очихдоо нэг юм дөрвөлжин хар юм аваад очсон гинэ. За тэрийг нь л нутаг орныхан яриад байна гинэ. За тавхаагонд нэг дөрвөлжин хар юм байлээ. Тэр дотроос ингээд хүн дуулаад идэг мэдэг гэл. Тэгэл нөгөө охины чихэнд хаа явж байгаа юм хүрдсэн. Тэгээ нөгөө охин чинь тэднийх рүү очихын төвс. Тэгэд гэж жагаад ээжигээ шалсаар хагаал очи гэсээр хаад очиж байгаа байхгүй.
Тэгэл ингээ гэрлөө нэгэл ойртол ингэсэн чинь гэр дотроос нэг эмхтэй хүн дуулаад байгаа чимээл гараад байгаа байхгүй. Тэг ингээ уяагийн насан чинь уяан дээр нь битүү морь уйдсан мангар хүнтэй байна гинэ. Тэг нөгөө охин ээжээсээ төрүүлээд Google орж байгаа. Google орсон чинь хойд хоймортой тавхаага ширээн дээр нэг юм дөрвөлж хар юм тавьчихсан ингээ оролтоол байна. Тэг наагуур ингээ битүү хүн зүт. Манай хүн чинь суган доогоор нь ингэж зүтгэсээр хагаал яг урд нь очиад сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт лахаага ингээ нэг маниул шиг юм эргүүлээд дээрээс нэг юм хоолоо шиг юм буулгаад ин дугуй хар юм дээр ингээ тавьсан чинь дуулж ийн гэж байгаа байхгүй. Бехтрул юм. Бехтрул анх удаага тэрийг харж байгаа байхгүй. Тэгээд тэр дуулахт нь одоо тэр дууг нь идэр жинчин гэдэг дууг дугарж ав дуулнаа гэж эхэлж ийн гинэ. Тэгээд анх тэр дууг сонсож байгаа байхгүй. Дугарж байгаа чинь бүр домог байхгүй. Тэгээд тэнд сонсоод за мэдээж нөгөө нэг хөгжим гараад ин те дуу хуур гараад ин тэр нь чинь бөөн баяр болж байгаа. Тэгээд нөгөөдгий чинь үдснээс хойш манай хүн тогтгоо болчихж байгаа. Гэртээ. Тэгэл ямал болвол ээжигээ тийшээ явуул дийшээ явуул гэдэг. Нөгөөд нь явахгүй гэдэг нь шүү дээ, тэ. Тэнгууд манай хүн аргал түүд ингэ өөрөө арга үрээд. Тэгээ аргал түүгээд хөлсөө бурзаатал аргал түүгээд тэгээ нөгөө айл руу очдөг. Тэгээ нэг аргал түүгээд авчиад өгөхөөр мэдээж нөгөө нэг одоо өөрийг нь их барьж авсан их чинчтэй эмээнч тэр тэ тавхаагаач тэр бүгдээр айгу дуртай. Тэгэл нөгөөд гэж оруулаад нөгөө хөгжмийн тавьж өгнө. Манай хүн ч нөгөө яг хөгжмийн хаажаа сууж байгаа л нөгөө дуунуудыг сонсоол. Тэгээ тэр үед нь тэгтэл одоо жишээлбэл дөмөн гэдэг дууг те төмөр дуулнаа гэл сэр салхийг дорж давгаа дуулнаа гэл. Бид нар бас мэдэндээ эчин орлогын төлөвлөлтөд гарч ирсэн да. Эчин орлогоо гойлонгоогоо дуулаач гэл яг нэг пянзны эхлэл дээр хэлдэг шүү дээ. Яг тэр мэр явж байгаа байхгүй. Тэр болгоныг яг сонсоод. Тэгэл нөгөө нэг сонсголоороо дуу сурч байгаа чинь бичиж авах юм байхгүй. Тэгэл сонсголоороо дуу сураал тэрийг болгоныг бол дуулаад явдаг. За тэгээ ингэж явж байгаад 1940 онд 9 настай байхад нь одоо тэр нөгөө нэг дэлгэр цогт гэдэг ойрхон байгаа суман дээр нь одоо тэр аймагт 2 суман дээр л сургууль байгуулагдсан байгаа байхгүй. Тэгээд одоо хөдөө гадаагаар яваад одоо насан турш одоо сургуулийн насан турш хүүхдүүдээ сургуульд явуулна гэдэг. 9 настай байхад нь баг сургууль руу аваад очиж байгаа. Аав ээж хоёр нь сумын төлөвлөгөөд дагуулж чод. Тэгээд тэнд нөгөө нэг сургуулийн дотор байранд байлгаж байгаа байхгүй. Дотор байр гэдэг нэг юм бөөрг гэр. Тэгээ нэг 7 8 хүүхэд нэг дороо байдаг. Хамгийн баг нь манай нор банцд 9 настай. Тэгээд нөгөө нэг арай томчууд нь өглөө усаад нүр гарын нугааж байгаа үсийг боож өгөөл те. Ингээл аавынх нь аавд аар ээжийнх нь оронд ээж болол ингээл байдаг. Тэгж жагаад бүр нэг зуны амралтаараа л харна мэт те. Тэр болтол манай хүн чинь тэгэл нөгөө шөнө оройгоор ээжигээ санаал аавыгаа санаал дүүнэрээ санаал ингээл хөрхөө уйлаад байж байгаа гэсэн. Тэгсэн чинь нөгөө амралтын өдөр хүүхдүүдийн чинь хийх юм байхгүй. Тэгээд нэг юм тэрийг юу гэдэг вэ? Олон нийтгэл нэг тийм арга хэмжээ идэг гинэ багш нар нь. Тэгээд нөгөө 7 8 хүүхд юм ингээд бүх хүүхдүүдээ ингээд нийлүүлж хагаад нэг нэгэн дугаа юм самбаа хэрэг альчуур те тим юм шидэл ингээд дуулж нэг нь бүжгэлдэг тиймгүй юм хийдэг. Тэр дундаас л манай хүн барьж аваад нэг дуу дуулж л те. Тэгээд ер нь тэр цагаас хойш нөгөө хүүхдүүд нь ч тэр багш нар нь ч тэр нөгөө дуучин шар гэх те дууч шар гэдэг ч юм ингээд хочилдсан. Тэгээд тэрнээсээ болоод ингээд эн чинь тэр сумандаа ингээд хөөхөн ингээд хүмүүс мэдээд эхэлсэн. Жохон юм шүү дээ 9 настай. Тэгээ нөгөө нэг одоо аагент гэдэг юм уу те дэлгүр мэлгүрөөр ингээд ордог гинэ. Тэгэн гол нөгөө дэлгүрийнх нь ах хүн. За дуулнаа хөө гэд ингээд жижигхэн болгоор ингээд гаргаж ирээд сандал дээр тавиад дуулуулдаг. Тэгээ дуулаад дуусан гутал нь ингээд атга дүүрэн чихэр өгдөг. Манай хүн тэрийг барьж чад нөгөө хүүхдүүдтэйгээ хувааж идэл. Ингээд яж. Тэгээ ингэж байж байгаад харамсалтай нь аавынх нь хувьд дөнгөж 3 дугаар ангид ордог жил нь хэр нэг 11 12 настай байхад нь өөд болчихж байгаа байхгүй гинти юм болоод. Тэгээд ээж нь одоо тэр сум нэгдлийнхаа дарагт учир байдлаа хэлж байгаа те би ингээд мал хуйтай байдаг дандаа нэлэх хүүхэд те ганц одоо ажил залгуулах охин маань энд байгаамаа охиныг одоо сургуулиас гаргаад авч явъя гэд. За тэгэж хэлээд охиныг аваа явж байгаа. Тэгээ охин бол одоо дуулдаг те сурсан юмудаа ингээд дуулдаг. Тэгээд тэр болтол чинь зүгээр сайхан хээр талдаа те морио унаал хоноо хариулаад сайхан давхиал ингээд байж ах хүсэлтэй ийм охин байж байгаа. Тийм ээ те. Түрүүний тэр нөгөө дуурж аваа гэдэг чинь нөгөө юу штэ. Монголын нэг юу лээ интернэшнл гэх нэг дуу байдаг шүү дээ. Монгол төрийн дуу байсан. 24 оноос 50 он хүртэл 26 жилийн турш нэг Буйнэмко гэж хад үгийг нь Буйнэмко авчиад аяыг нь дуурж байгаа байсан байхгүй. Тэгээ дуурж байгаа бол мундаг нэг анхны долоог нэг штэ бас хэрэг баг их мундаг хүн байсан. Яг тэрний тэгэхэр дуулаг анх удаа сонссон гэж бас их гоё хөвтлээ тий. Их гоё юм гарнаа юм. Гэтэ дуурж байгаа амьдрал нь их хоёлын ер нь ахаад нэг адар энэ төр дуурж байгааг ярих их муухай хэлмэгдүүлж бас нас орсон гэх. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ийм хушган брэнд гэдэг байгаа. Тэгэхээр яг энэ ор бансгууд дээр ярихад ийм байна. Ер нь манай уртын дуучид говьс төрдөг. Говь тал тий. Яг тэгэхээр ингээд төсөөлөд үзэл дахидүүлээ. Ингээд нэг аваа гарахад тэр тоорох юм байхгүй. Угаасаа байгаль орчин. Тэгэхээр нэг үгийг би 1 минут хэлж чадна. Миний амьсгаа дуустал би хэлж чадах байхгүй. Тэ? Яг энэ байгаль цагуураас болж ер нь ингээд уртын дууч, тенор дууч таанаас төрдөг вэ? Манай хинтигээс их баритон, бас холоод хүмүүс төрдөг гэдэг шиг. Яг тэрнтэй адилхан манай хуш модны самар ямар учиртай гэхээр дэлхийд дээр олон хуш мод байгаа. Гэхдээ Монголын хуш мод чинь энэ их
эвгүй цаг ууштай манай яг Монгол маань бид нар өөрсдөө л дасцсан болохоос яг үнэхээр халуул хална хүүтрэн энэ хүм байтугай те энэ амьтан ургамлын хүртэл энэ шанцыг сэрдэг байхгүй. Тэгэхээр энд амьд үлднэ гэдэг өөрөө цаана маш их чанар агуулгаас өөр аргагүй л. Яг энэ цаг уурт ингээд өөрчлөгдөөл те. Өөрчлөгдөж явсараад маш одоо тийм чадвартай болно гэсэн үг. Тэгэхээр дэлхийн аль ч хуш модоос Монгол орны хуш модны самар нь хамгийн гоцгойд тийм эрдэс баялагтай. Амин нэмтэй. Тэгэхээр бид зүгээр нэг одоо тий самар түгээд одоо чөмөд идчихвэл таны биед үнэхэрсэн. Гэтэл одоо бас байнга тэгээд их боломж яг дөрвөн үйлрэл байгаа илүү тий. Инхээр маа хушган брэндийнх маань одоо тэр нөгөө чөмөөг одоо цөмсөн цөмөөг самар гаргахаас гадна энэ нөгөө самрын чөмгөө юу яцсан ба ингээд хүүтэн аргаар шахах технологи гэж үед ингээд яг ер нь хүчтэй нэг талаас нь шахчихна гэсэн үг. Тэгэхээр тэмцээс чинь тос гарна да. Тэгэхэд яг тэрнгээрээ одоо ургамлын тос одоо самрын тос гаргасан. Гэтэ энэ нь болохоор магцаах ингээд нөгөө шааж мархад тоол хийх гэхээсээ илүү болж өгвөл нөгөө тийм юунд одоо юу гэж чинь салаат энтрийг бид нар тос хуурд нөгөө хойлдсон шүү дээ. Тэгэхээр их гоё амттай болно. Би одоо гэртээ тэр янз бүрийн байцааны ловнгийн салаач янз бүрийн хийхдээ нөгөө хушган брэндийн самрын тос очиж үнэхээр урд өмнө амталж үзээгүй өөрмөц сайхан амт. Яг тэр нөгөө амтыг бид нар мэднэ. Дээрээс нөгөө самар амттай дамж. Тэгэд одоо чинь ер нь болж өглөөдөө нэг цайны албаар бүр ингээд шууд уучих хэрэгтэй. Яг тэр дотор чинь нөгөө омега тосны хүчлүүд байгаа тий витамин Е, манга, магнез, цайр гэдэг одоо хүний биед нэн шаардлагатай одоо тэр эрдэс амин дэмэр баялаг байгаа шүү дээ. Тэгээ омега 3, 6, 9-ийн тосны хүчлийн өндөр агуулмжтай учраас зүрх судас болоо тий үнэхээр хэрэгтэй. Хоол боловсруулалт замын өвчлөлийн эрсдлийг бууруулна, бодисын солилцооны системийн эмгээс урьдчилан сэргийлнэ гэх мэт. За тэгэхээр хаагур зарагдж байгаа гэхээр хаасайг байгаа. Ер нь супермаркетууд байгаа том тий. Эсвэл ингээд бүр сүлжээ дэлгүүрүүд хүртэл байгаа шүү дээ. Тэнд бол хушган брендийн яг энэ тос нь байгаа. Ингээд их гоё хар өнгөтэй тийм нэг нарийнхан нэх гоё шилтэй. Тэгээд та бүхэн ороод аваарай. Ер нь хушган брэнд гэд фэйсбүүк дээр бичгээр эсвэл хушган цэг имэн гэдээ орохоор та бүхэн илүү дэлгэрэнгүй авах боломжтой. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг нар бансдгаа. За нэг ямар ч одоо хүүхэд наснд байгаа гэдэг чинь уяхан замбуу ТV-ийн наран нэг 10-аад удаа тойрсон насан дээр нь явж байна тийм. За тэгээд одоо нэг дүүнэр мөндөр нь бас сургууль соёлд орох болно тий. Тэгэл ээжтэй туслаад тэгэл хонь мал энэ төрийг явж байгаа. Тэгсэн манай хүн одоо ер нь явж дээр нь ихч нь байгаа. Тэгэх адуу мал нэг дуртай. Өстой бүр нэг адууны тэнхийгэр нь дахиулдаг. Яралцалтай хүүлдэг. Тэгээд өөрөөс дээр нь дуулаад явж байгаа. Тэр сайхан талтай бүр тэгээд байгаа сурцсан. Тийм байгаа байхгүй. Тэгээд одоо 1946 онтой золгоход ч одоо 15 нас орчим хүрч байгаа байхгүй. 15 нас хүртэл ер нь тэнд хөдөөнөө байж чинь гэсэн үг. Тэгээ сумынхаа энэ улаан клуб гэж байна л да. Одоо тэнд ийм сайн дур явран сайхан хийдэг. Одоо чөлөө дуран бүтээж байгаа тийм. Тэгээд нөгөө хөдөө байж хагаад яг тийм одоо тоглолтоо шүү, тийм одоо юутай шүү гэх үедээ сумандаа ирдэг. Бусдаар бол хөдөөнөө л байж идэг. Тэгээ сумандаа ирээд нэг тоглолт моголтон дээр дуулна. Тэнд чинь ямар ч хөгжим байхгүй сайхан дуулчаал тэгээ яваад байгаа. Тэр үед бол манай уртын дуу мод дуулаагүй зүгээр юм богино дуу ч юм уу тийм сонсон дуунтал дуулаа яваад байгаа. Тэгээ нөгөө ингэсэн юм байна нөгөө 46 он гэхэр чин ардын явсгалын 25 жилийн аяа. Тийм 25 жилийн ойн тийм баяр наадам Улаанбаатар хотод болох гэж байгаа. Тэгээд энийг одоо Чавалсан дараагийн хувьд бол маш сүчтөвчтэй том хийхээр болж байна. Тэгээд одоо аймаг сумдтай юу гэдгийг хаав газраас бүгднгээс нь юм авестнуудыг олж ир гэдэг юм уу те нэг ийм юм өрнсөн гэдэг. Тэгээд энээс болоод нөгөө нэг одоо сумынхын клубийнхэн дарган дуудаад бас нэг шалгалт малгалт өгөөд тэгээд энэ нь болохоор бас нэг хамтдаа тэндээсээ нэг сумаасаа нэг 15 хүний орчим бүрэлдэхүүн дөжлөөдөө те хот руу ирсэн гэдэг. Тэр нь болохоор яах чинь ихлээр хотод болж байгаа тэр том наадмын арга хэмжээнд одоо бас оролцоод нэгэсэндээ юм шалгаруулт маягийн юмд ороод ингэж явах гэдэг юм байна л. Тэгээд анх удаага хотод ирж байгаа гинэ. 46 онд 15 настай. Тэгээд бүгдээрээ морьтой гарсан энэ сумынхан дүүгээс. Тэгээл 2 хоног замдаа хончоод тэгээд л яг 3 дахь хоног дээрээ л одоо хот руу орж иж байгаа. Тэгээд нөгөө нэг 25 жилийн наадам болох гээд энийг өрч өстэй бөө юм болж байгаа. Тэгэл нэг том өндөг сүрлэг юм даваал ороод ирсэн чи энэ давааг юу гэдэг гэсэн чи айдсын даваа гэж байгаа байхгүй. Айдсын даваанаас ингээд морьт ороод ирсэн гэсэн. Ингээд ороод ирсэн чинь тэр хөндөд өрөөс бараандсан хар юм арай чинь энэ алт дэвшээндээ. Тий. Тэгээд наагуур нь болохоор ингээд өндөр модтой юм уул хад байнгууд тэр уулынх нь хар ингэрээр ингээд битүү майхан сав гэр адуу мал болцсон. Наадамд бэлдээд. Одоо ардын өвсгөлийн 25 жилийн наадам гэх нүсэр юм болохгүй.
Тэгээд нэг наадам миний болох гэж харж байгаа л тэгэл явсараагаад нэг энэ одоо яарамгийн тэр хавдал те одоо наадам болохтойгоо ойрхон буусан юм шиг. Тэгж байж байгаа тэр нэг нутгийн хамт явсан хүн хот руу орох нэг ажилтаа гэж хэлээд дараагаас зөвшөөрөл авахт нь манай он ардан сандалж аваад хот руу нэг орж хальт үтсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ирчээд нэг одоо нэг тэр нэг хятад ажилчдын клубүүдээ нэг одоогийн миний бодлоор нэгдүгээр хорооллын тийшэл юм шиг байна. Тэнд нэг юм байшинд очоод тэгээд тэндээ хүмүүс ирээд үзээд тоглолтоо хийж дуулж муулчаад өөрсдийнх нь чадамжид тоглолтоо хийж дуусчаад тэгээ ботсон гэж байгаа байхгүй. Тэгээд тэр наадмыг сонгосон чинь 1946 оны наадам яагаад нөгөө Бадам дөргийн төвдөн дорж аврагч шүү дээ. Тэр чинь яг төрүүлээд тэнд чинь анхны дархан авраг цол авч байгаа юм билээ шүү дээ. Их гоё том наадам юм билээ шүү дээ. Ийм наадмаар нэг хальтхан ирээд бутсан байгаа байхгүй. За тэгээд нутагтаа очисон. Тэгээд эн чинь 49 онтоо золгож байгаа. 18 нас хүрсэн. Тэгээд клубтэй болохоор дуудсан цагтаа ирээд дуулцдаг. Бусдаар маллал хөдөөнөө байж идэг. Тэгсэн чинь аймгийн төвөөс дарганаар марганаар ирдсэн гэдэг нэг тоглолт хийгээд гисэн чинь нөгөөх нь ирээд дуулсан чинь нөгөө аймгийн одоо даргаас нь наадах чинь аймгийн клуб руу авмаар байна гэсэн чинь. Тэгэх юм бол наа сумын клубээ хамтд нь аваад яваа. Гэт нөт сумынхан клубын дарга нь нор панцдаг өгөхгүй байхгүй. Харамлаад. Тэгсэн чинь нөгөөдг нь авч чаддаг. Тэгээ байжсэн чинь нөгөө нэг хоёр ихтэй дүүтэй гэдсэн шүү дээ тий. Тэгээ баг дүү нэг дөрөвдүгээр ангид байсан юм. Тэгээд баг дүүгээ ирэх гээд очсон байх үед нь тэр сургуулийнхан захирлна гэдэг нэг залуу өөрийнх нь үйл юм шиг. Нэг захиа өгч гинэ. Юун захиа гэсэн чинь чамтай хамт нөгөө багд чинь сурж исэн найз чинь одоо аймагт сурж байгаа юм билээ. Тэгээд чамд нэг хүнээр захиа өгж явуулсан байна гэсэн. Ямар хүнээр гэсэн чинь нэг хүнээр өгж явуулсан л гэсэн. Нөгөө багын найз маань захиа өгч гээд манай он захиагаа авчаал. Тэгээ маргааш нь нэг хойд ингэрлүүгээ гэсэн нэг айл руу очихгүй явж исэн. Нөгөө захирал нэг залуутаа зогсож гинэ. Тэгээ дуудахаар нь яваад очсон чинь нөгөө өчигдрийн нөгөө захиа авчихсан хүн чинь ин штэ гэдэг нэг хажууд байгаа залуу хэлж байгаа байхгүй. Тэгсэн нөгөөдг нь харсан чинь нөгөөдг нь нэг юм өтгөн халмиг үстэй давхраатай алга нүдтэй нэг бор нэг хөөрхөн хүү байна. Тэгээ аль нь ингээ нэг лугаа харахаар ингээд нэг нэгнээс ичээ доош хараад тэгээд чи одоо нэг 18 настай байгаа үе нөхгүй. Тэгэл нөгөөдг чинь яваад өгч чинь. Тэгээд маргааш нөлөө. Тэг сургуулийн захирал нь манай нор банцдагтай уулзаад захиа өгч нэг дахиад. Тэг юун захиа гэсэн чи чамд нөгөө нэг өчигдрийн таарсан залуу чинь өгч ийн гэд. Тэгээ манай он чи өөрөө бичгтэй тэгсэн байгаа. Би хүн болсоор анх удаага тий хүнээс хайрын захиа авч үзэж байгаа гэд. Тэгээ нөгөө захиагаа ингээ харах гэсэн нөгөөтг нь ингээд маш уут захиа гинэ. Гоёж бичлэлтэй гоёж хөвтэй захиа гинэ. Тэгээ тэрийг хараад манай он чи нэг ичснээсээ болоод бас гүйцэж чадаагүй гинэ. Тэгээ оройн нөгөө нэг сургуулийн нөгөө дүү мөн байгаа. Тэднийх нь нэг тоглолт болно гэхээр тэрийг үзэх гээд очиод ингээд үзэгчдийн судал сууж байгаа л ингээд тоглолт моголт үзэж байгаа л нэг харсан чи нөгөө захиа өгсөн залуу яг хажууд нь сууж ирсэн гинэ. Фүүс нүүр их газаргүй болно гэдэг чинь гараа гүйчмээр л байсан гэдэг байгаа юм. Тэгээ тоглолтоо дуусаад гараал явсан чи нөгөө залуу нь араас нь дагаад юу ч ярих гараас нь дагаад яваад байна. Тэгээд их намуухан оройч байсан. Тэгээд сумын төв чи өөрөө нэг хамаатантал байсан юм байл үү. Тэгээд сумын төвөөр ингээл нааш цаашаа ингээл алхаал нөгөө залуу нь араас нь дагаа яваад байсан. Тэгээд яг энэ залуу болохоор одоо түүний насан туршийн хань банзагч гэж хүн байхгүй. Ямар гоё. Тэгээд анхны дурлалаар анхныхаа энэ захиагаар ингээл хамтдаа байсан ийм хоёр хүн. За тэгээд тэр хоёр маань бас маш олон гоё амьдрал цаашаа туулнаа. За тэгээд нөгөө банзагч нь гол нь юу байхгүй нөгөө аймгийн төвөөс ирсэн гэдэг чинь захиа орж ирсэн гэдэг. Тэг чинь нөгөө аймгийн төвөөс наашаа ирлээ ажилтаа болоод ирсэн. Тэгээ аймгийн төвд ажилтаа. Тэгээд нөгөө хинийга нар банцтайгаа хоёул аймгийн төв рүү авч амьдрий тэнд очиж гал голомтаасаа ихсээр байгаа аймгийн төв рүү аваад ирж байгаа байхгүй. Тэгэхээр дундуугаа аймгийн төв одоо сайн цагаан буюу мандалгот байхгүй. Тэгээ тэнд ирээд тэгээ нөхөр нь бол нэг ажил хийдэг. Тэгээ манай хүн болохоор ажил хийх юм олдохгүй. Тэгэж байжгаад энэ хоёр маань хүүхэдтэй болж байгаа. Анхныхаа охиныг бол гэдэж авч байгаа. Тэгээ охинтой болчоод тэгээ үжсэн чинь нөгөө урд нь сумын клуб дээр ирээд үзчихэд энэ охины чи авмаар ингээд өгөхгүй гэдээсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг дарга чи ирсний мэддэм байгаас те. Тэгээд чамааг одоо тэр нөгөө нэг клубын чин даргаас өчнөө жил гуйсан. Надад өгөөгүй. Ашгүй чи өөрөө энэ аймагт хөөд ирлээ. Одоо аймгийнхан клубтээ ор эндээ ажил гэд. Тэгээд яаж ажиллах вэ гэхээр жүжигчин болно. Одоо юм найруулагч ингээд тайсны хүмүүс байгаа. Эдэртээ нилээд жүжиг тоглоно. Тэгээ очиод. Манай хүн чинь дуулах муулах талаар байхгүй л байгаа даа шүү дээ. Тэгээ очиод шалгуулаад нэг дуулж муулаад. Тэгэл аймгийнхаа клубт одоо жүжигчнэр орж байгаа байхгүй. За тэгээд нэлэх одоо хүүхдтэйж байсан. Тэгээ нөхөр нь ажиллаа хийгээд хөдөө гадаа явна ингээл амьдраа байж байгаа. За ингээд олон ч удаа манай хүн ч бас нэг тайз майзнаар гараад жүжиг мүжиг тоглоод бас тэрүүгээрээ жүжигчин болоо яваад байгаа. Ингээдсэн чинь 1956 онд золгож байгаа байхгүй. Одоо эн чинь ардын хувьсгалын 35 жилийн болж байгаа байхгүй. За тэгээд энэ том ойгоор чинь ард түмний урлагийн их үзлэг хийхээр болж байгаа. Тэгээ энэ яах гээд байгаа урлагийн үзлэг юм гэхээр мэдээж одоо 35 жилийн ойн улсын баяр наадмын маш том концерт тавигдах нь байна те. Дээрээс нь эх онд нь болох гээд байгаа буюу 57 онд болох гээд байгаа дэлхийн залуучууд оюутны 6 дугаар их наадам гэж байгаа. Энэ наадам руу явах хүмүүсээ сонгох гээд байгаа байхгүй. Тэгэхэд манай хүн чинь болохоор тэнд нэг жүжиг тоглоод байж байгаа байх нь шүү дээ те. Нэг дуу муу дуулсан янзтай. Тэгэл нөгөө
Тэр том ажлыг чинь зохион байгуулах комисч одоо ингээл аймаг руу хуваагдаад очино үстэй одоо урлагийн хүмүүс маань. Тэгээд очсон. Одоо улсын наадмын үйлчлэгээс л одоо бүр өмнө ирж байгаа. Тэгээ ингээд очсон чинь улсын гүйцэтгэлд орохоор болоод яг аймагаас цумаасаа тэнцээд хүмүүс ирсэн, аймагаас тэнцээд хүмүүс ирсэн. Тэнд нь манай бас нэг найзтайгаа нийлээд дуулаад ороод тэнцсэн. Тэгээд улсын тэр наадам руу явахаар болж байгаа. Тэгээ улсын наадам руу яваад энэ наадам дээр чинь бүр нийтдээ бас маш олон гэдэг баха 18 аймгийн хэдэн мянган гэдэг үлээ 700 гаруй байгууллага хэдэн мянган одоо хүмүүс дундаас манай он тэр найзтайгаа дуулсан дуугаараа 4-р байранд орсон юм. Гэтэ уртын дуу биш. 4-р байранд орсон юм. Тэгээд яг энийг нь сонсчоод тэгээ нутг руу буцаацсан. Тэгээ гол нь тэндээс нөгөө нэг байранд оцсон усуудыг чинь ингээ хараад авчиж байгаа шүү дээ. Тэгин гутлаа эх жилийн 57 оны юу руу явуулна гэд. Тэгээд тэр 56 оныхоо одоо өвлийг дуусгаад 57 оныхоо ихээр дуудаж байгаа байхгүй юу? Хот руу бэлдүүлэх гэж. Тий. Тэгээ тэр хооронд манай он ч бас нэг дахиад нэг охинтой болцсон. Тэр охин дөнгөж хөхнөөс гараагүй 4-5 сартаа байж байгаа ийм үе нэ. За тэгээд одоо нөгөө юу руу дуудаад, хот руу дуудаад авчирч байгаа. Тэгээ манай он ч богино дуудуулаад уулна бол тэндээ тэнцсэн байгаад байдаг. Гэсэн чинь тэр шалгаж исэн, ирэхээр нь шалгаж исэн хүн чи ер нь уртын дуу мэдхүүл гэдгсэн. Тэгээд нөгөө манай он ч багын нэг сурсан нэг ийм сэрүүн сайхан хангаа гэдэг нэг юм дуу байгаа. Тэрийг л мэднэ гэдэг. Тэгээ тэрийг дуулах гэсэн дуулъя гээл. Тэгээ дуулаад тэгээ бас нэг тэнцэж мэдсэл тэ. Тэр чинь бас нэг давхар ингээд шүүлтүүд яваад л байгаа. Тэгээ явсаар хагаад гол нь тэндээс нэг 50-60 хүнийг ч үлээ аваад тэгээ тэрийг адэр Москва руу их одоо орноо төлөөлж явуулах гэдэг шүү дээ. Тэгээд манай хүн ч одоо нөгөө охин мохноо орхиод ингээд яатсан. Тэгээ тэндээ явах уугүй юу гэж яхад нөхөр нь бас мундаг. Тэгээ олон санаа оргосон юм болдгоо маа чи минь явна гэснээрээ яваа. Бид нар санаа зовхгүй бид нар ард нь аваад үл тэгээд аймагта 2 охин аваад үлдэж байгаа нь шүү дээ нөхөр нь. Тийм ээ. Тийм. Тэгээд эхнэр нь яваад нөхөр ирсэн. Тэгээд ийм одоо зүйлийг орхиод ирж байгаа хүн чинь бас л зориг нь хүртэл арай ондоогоор хөдлөн шүү дээ, тэ. За тэгээд энд ирээд яасан чинь за юу яа нөгөө нэг шалгуул малгуулна гэдгсэн нөгөө шалгаж байгаа хүн дорж давахгүй гинэ. Одоо жинхэнэ нөгөө нэг уртын дурж давахгүй гэж ирж байгаа байхгүй алдар дууч. Тэгээд дорж давахгүй шалгаж аваад чи нэг дуу мө идэх хүмүүс асууцсан тэр юм бэл. За тэгээ тэрнээс хоошоо чинь 3 удаагийн шалгалт болоод тэгээ одоо яг нөгөө хоошоо тэр Москвад болж байгаа энэ дэлхийн залуучуудын оюутны том наадам руу хэн явах вэ мэдгэдэггүй 3 удаагийн шалгалт явна. Тэр шалгалтууд нь бүгдээрээ ингээд тоглолт амжаа тоглолт хийгээд тойроод ингээд явж мууддаг. Тэгээ одоо хэн шалгарсан яасан ийсэн мэдгэдэггүй. Тэгээ манай хүн чинь энд ингээд ирсэн. Шал дими тэгээ тэнцэхгүй бол одоо баг шал дими охиныгоо охиноос гаргасан хэрэг боллоо өстэй нэ тэргээл ингээд бодоол. Ингээд байж исэн чинь үнэн сонин дэр мэдээ гарч ийн гинэ. Тэгээ энэ сонин дэр болохоор ингэж байгаа юм. За энд одоо саяны болсон шалгаруултанд те нийтдээ бүх албан байгууллага нийлээд 19400 хүн оролцсон. 19400 хүн оролцсноос те тим төрөл тим хүн тэр хүн гэж явж ирсэн аа. Дундгов аймгаас ирсэн уран сайханч Нор Банзад Монгол ардын дуу Сэрүүн сайхан хангаагаар шалгарлаа л гэл тийм зар гарч ирж байгаа юм. Тэрийг хараад манай чи бөөм баяр. Тэгэл ерөөсөө нөхөрлөг утастаа л те ингэсэн байна гэж хэлээл. Тэгэл яасан чи ерөөсөө одоо буцаа гэсэн юм байхгүй. Одоо шууд дараагийн том ажил руу юу энэ ч ингэ болчлоо гэдэг. Нөгөө 57 оных нь нөгөө дэлхийн залуучууд оюутны 6 дугаар их наадам байхгүй. Ийш чинь бол одоо бүр хамаг байдгаал тавина шүү дээ, тэ. Манай алдартнуудаас их л явж исэн бас. Тэгээ маргаашаас ахуулаад ерөөсөө наадамд явах хүмүүс бэлдээд эхэлсэн. Тэгээд нэг одоо энэ газар ирээрээ мэрээгээд хаяг маяг өгөөл тэ. Тийшээ яваад очсон ингээ хүлээгээ байжсэн чинь так хаал гонгоогоол тэндээс та алаг нүттэй үнэхээр гоё сайхан эмэгтэй орж ирж байгаа юм. Тэр хүн болохоор нөгөө нэг найрал дуу муу тэ дуу модлаас нь тэгээд тайсын соёл мэл талаас нь бүгд ингээ зааж байгаа багшилж байгаа багш нь. Тэгээ энэ хүнийг нөгөө цогтайж гэдэг кинон дээрээс харж ирсэн. Цогцлмаагаа орж ирж байгаа. Тэгээд чи нөгөө нэг бид нөөс эчин хоолойгоо дугаагаар ярьж ирсэн та нэг тайзан дээр ядаа авч би яавж явах соёл моёл гэдэг ч юм уу те тим юм байхгүй бүдүүн баараг нөхдүүд ирж байгаа шүү дээ те тэднийгээ тэгэл тайзнаар гаргаад сандлыг бариулаад нуруугийн чиг суулгаад хаанаас нь гарах юм яаж услах юм яах юм бүх юмыг нь зааж өгвөл ингээл тасралтгүй бэлтэж байгаа байхгүй. За тэгээ мэдээж нөгөө нэг 57 он болцсон яг нөгөө нэг залуучуудын наадам болохоор болоод эндээ болохоор урлагийн одоо яг энэ уралдаанд нь 50 шахам орны 3000 гаруй залуучууд зөвхөн урлагийн төрөлд шүү дээ. Тэр чинь тэгээд спортын төрөл гээл тэгэл одоо юу гэдэг те маш олон төрлөөр ингээд хэдэн мянган юмуд оролцож байгаа. Тэгээ ерөөсөө нөгөө нэг эндээс Монголоос явах чинь тэр гадагшаа явж байгаа хүмүүстэй хамт нөгөө нэг манай сонин хэвлэлийнхэн те тэнд очингууд дэлхийн бүх хэвлэлийнхэн ингээд хүлээгээ байж байгаа шүү дээ. Ийм том ажил руу явахаар болоо. За тэгээ бүгдээрээ яваг залаас одоо богондоо сууж аваад л дуу хөгжим хагнуулаад амжилт үүдүүлэл явуулж байгаа байхгүй. Тэгээ Москвад очисон. Тэгээд очингуудлаа эхлээд нөгөө байр мариндаа буучаад ингээд тойроод хуваараад гаргацсан байт юм. Одоо тэр талбай дээр хэдэн цаг тоглоно. Энэ талбайд ингээд тоглоно. Тэр залуучуудад ингээд тоглоно. Ингээд тойроод энэ тоглолтуудаа ингээд хийгээд явдаг юм. Тэгж байгаа л яг нөгөө юу болж байгаа юм бэ?
одоо манай хүний дуулах хэлж. Тэгээ манай хүн ч нэг ингээд бүтэн тоглолтоо үзүүлэх нь шүү дээ монголчууд маань тий. Тэгин гол ингээд бүжиг ингээд хөгжим гэж явж байгаа л ер нь сүүл рүү гардаг. Байнга сүүл рүү гардаг. Тэгээд ер нь урд өмнө нь тэр одоо дэлхий тий тэр талбай дээр байгаа тэр хэдэн мянган 50 шахам орны хүмүүс ч уртын дуу мó юу ч төсөөл байхгүй шүү дээ. Мэдгүй. Яагүй бүр сонсооч ч гэсэн яаж ингэж дуулаад байна гэж зөвлөж чадахгүй шүү дээ. Энд чинь нөгөө уртын дууны техник чинь бүр байж боломгүй маш хэцүү шүү дээ. Тий. Тэгээ нөгөөх маань за Москва хотынхаа яг төв талбай дээр тоглох өдөр нэрж байгаа байхгүй. Бүр төв талбай дээр. Тэгээ тэнд чи яг нөгөө нэг газар хүмүүс ингээд бүр дээр үед чинь хүүхдийн баяр талбай дээр ингээд бүр зайгууж гисдэг байсан шүү дээ. Ингээ битүүж гисэн газар хэлийг мэдэхгүй ямар ч ойлгохгүй. Тэн дээр манайхан тоглолтоо танилцуулж байгаа. За тэгээ яг сүүл үеийн болоод тэгээ манай хүн гарч ирж байгаа байхгүй. Тэгээд хуучтайгаа. Тэгээд энд ч манай хүн 25 26 байх настай. Тэгээ хуучтайгаа гарсан. Хуурч нь болохоор их түшигтэй. Тэгээд хөгжим харж байгаа л толгой тохиол эхлүүлж байгаа байхгүй. Тэгээд манай хүн чи эхлэхдээ гол нөгөө ингээд хүний нүүрлүү ингээд харчихлаа те. Ингээд нэг юм уртын дунд гарахгүй те. Тэнгүүд бүгднгийнх нь толгоон дээгүүр хараад ингээд хаал алс байна те. Тэр алс руу ингээд тавьж байгаа л ингээд болж байгаа. Тэгээ дуулахдаа нөгөө яг нөгөө төсөөлөл авахын тулд те нөгөө яг хээр тал тэр нөгөө нэг толгойд те тэр өргөн уудам талаа бодож байгаа л тэгэл гэл амсгаа аваад тэгэл дуулсан баг. Тэгэл ер нь яг дуусаал хүмүүс бүгд ингээд чимээгүй байж байгаа л яг ингээд тэнгэр дуулж байгаа юм шиг. Битүү алга ташаал бөөн юм шууган болол. Ингээл манай дуусчих. Тэгээ дуусаад буухтаа нөгөө нэг өөрийнх нь хэлийг ойлгохгүй. Тэгээ өөрийнх нь дуулж байгаа үгийг мэдэхгүй ирнээсээ энэ хүмүүс яаж ойлгох байгаа юм болоо. Тэгээд эднэр уртын дууг те яг ялгаа авахгүй над шиг мэдрээд ингээд тэгээд яг өөрөө яг тэр уртын дуу гэдэг зүйлийнхаа ид шидийг тэнд мэдэрсэн гэдэг байгаа байхгүй яг анхуд байгаа. За тэгэл яг мэдээж тоглолт маань дууссан. Тэгээ бөөнөрөө ингээл үзээл энэ тэнд очиод одоо амтны хүрээлэнж үздэг юм уу те ингэж үзлээд очсон дээрээ ингээл одоо тэр үед чинь бас нэг Хирошима Нагасакид чинь нэг пүнцмийн бөмбөг хайцсан тэрний оюутан залуучууд чинь лаа өргөж мөргөөд эсвгүүслээ илэрхийлмэлгээл маш их юм хөтөлбөртөө тэгэл дэлхийн бүхэл хэвлэл мэдээлэл тэнд байгаа л ингээд үжсэн. Тэгсэн чинь нөгөө нэг улаан талбай гэж үздэй те. Улаан талбай дээр манайхан бөөнөрөө одоо нэг зураг мөрөг авахуулаад талбай үзээд явж исэн юм байна л. Тэгсэн чинь тэндээс цогцлмоо агш нүднээр ажилтсан бөөн сандран болцсон л Google ярьж байна. Тэгэл ирснэ. Хөөй нор банцтаа л гэл. Чамда баяр хүргэе. Чим нь ардын дууны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байж тээ. Алтан медаль авцсан байна. Баяр хүргэе гэж болоод ороод ирж байгаа юм. Тэгэл бөөнөрөө баярлал бөө юм болол. Тэгээ энэ алтан медаль нь ерөөсө зөвхөн бүр Монгол улсын те анхны урлагийн төрлөөр дэлхийд авч байгаа алтан медаль байхгүй. Тэгээ зөвхөн ганцхан алтан медаль биш. Бөөнөрөө баярлж байгаа. Тэнд мөнгө, хөрөл те маш олон медалуудыг манай энэ хамт олон манай авч ирсэн байдаг. Үнэхээр гайхалтай шүү нэр. За манай Надар энергэд энэ 20 дугаар зууны агуу хүмүүсийн намтрыг тий ганууш маань ярьж өгдөг. Энэ нэвтрүүлгийн яг өнөөдрийн хамтран ажиллагчаар Apex Capital гэдэг үнэ цаасны компани бидний ивент тэтгэж байгаа. За тэгэхээр энгийнээр тайлбарлах хичээе хэдүүлээ. За одоо манай од мөндөр сувг жил гаруй болчлаа. Гэтэл бид нар энэ бүр томормоор ба штэ. Зөвхөн Монголдоо биш те дэлхийд ингээд гоё шинжлэх ухааны тань мэдхүүх түгээмэр байна гэж бодъё л да. Тэхийн тулд биднэрт маш их мөнгө хэрэгтэй. Бид нар чадахгүй биш л те. Бидний зүгээр хөрөнгө санхүүл байхгүй. Гэтэл үүнийг хэдүүлээ хамтдаа босгож болох юм. Жишээ нь бид яг томрыг та бүхэн тэр мөнгийг зээлж хичээл гэсэн утгатай. Тэгэхээр бид томроод ашигтай болонгуудаа таны 100 төгрөг чинь 120 төгрөг болгож өгөх гээд байхгүй юу? Тэгэхээр энэ ажлыг хийн гэдэг гэхээр энэ үнэ цаасны компани Apex Capital гэдэг. За тэгэхээр хөрөнгө оруулалт компани бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж байгаа компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг. Тэр нь одоо та бүхэн од мөндөр жишээ нь. Тэгэхээр та яг энэ мэтэр дотоодын үйлчилгээ бүтээн байгуулалт хийж байгаа компанид хөрөнгө оруулалт хийснээр одоо хүүгийн өгөөж авахаас гадна өөрийн тэр хөрөнгө оруулалтын үр дүнгээ нөгөө компани бүтээн байгуулалтаас ингээ бодитоор харах нь их гоё таашаалтай байхгүй. Таны оруулсан хөрөнгө оруулалт нь энэ тухайн компани төдийгүй манай орны тэгэхээр эдийн засаг бидний өдөр тутмын хэрэглээг илүү чанартай, илүү сайхан болгоход зориулагдана шүү дээ. Тэгэхээр бонд нь өөрөө зохицуулагч байгууллагаар бүртгэгдэн гардаг. Тэгэхээр үнэт цаас гарагчийн барьцаа баталгаагаар хангагддаг. Тийм учраас эрсдлийн хувьд хамаагүй бага. Мөн хүүн тогтмол өгөөж өндөртөө гэдгээрээ давуу талтай. Бондын дунд ч хүчин 18, 19, 20% байгаа шүү дээ. Тэгэхээр таны хөрөнгө оруулалтын түнш Apex Capital үнэ цаасны компани тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудад ингээд хөрөнгийн зах зээлийн шаардлагатай танд яг ямар тэг хөрөнгө шаардлагатай байгаа тэр санхүүжилтийг чинь олж өгөх.
эсвэл одоо тий хэрхэн энийг олох юм гэдэг тэр зөвлөгөө өгөх байдлаар хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр та утсын тэмдэглээд аваарай. 7510 75 тэг 7510 75 тэг. Эсвэл та Apex дөрвөсгтэй Apex CGM гээд аль биесны сайт руу ороод цахим хаягаа бүртгүүлээд дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг 7 хоног тутам мөн авах боломжтой. Тэгээ Apex Trader гэдэг аппликейшн байгаа. Тэр аппликейшнийг татаад үн цасны данс нээгээд хөрөнгийн зах зээлийн үйлчлэгийг гар утсаар хэлбэршүүл аваарай. За утас нь 7510 75 тэг. За баярлалаа. За тэгээд Нор Банцтай маань хувьд те энэ хүний маань хувьд тэр тайзан дээр 25 26 настай гарч ирээд дэлхийд анх удаа те Монгол уртын дуу юу гэдэг вэ гэдгийг танилцуулж чинь, тамгалж чинь гэсэн үг. Тэгэл тэр үеэс ахуулаад энэ хүн зүгээр дэлхийн хүн болчихж байгаа те. Ингээл зүгээр буудаа. Тэгэл тэр шагнал авшингуутал нь тэндээс нь заяа. Маш Монгол руу буцаахгүйгээр. Тэндээс нь энэ Францд болох гээд байгаа ажилчин залуучуудын урлагийн наадам гэж байгаа маа. Ийшээ явах хэрэгтэй байна гэдэг. Тэндээс нь хуваалангуутлаа шууд тэндээс нь шууд аваа явчихж байгаа. Тэгэхээр манай хүн чинь нэг айл өвөл гэрээсээ гарсан шүү дээ, тэ. Гэртээ очиагүй нэг хоёр охинтой очиагүй нөхөр төр очиагүй л яваад байгаа байхгүй. Хот руу ирээд бэлтгэл хийж байгаа Москвоор ирээд Москвад байж хахад нь Франц руу аваа явчихж байгаа. Францад чинь бас тоглолт моголт хийж явж байгаа сар гарan болоод bijсэн тэндээсээ баг шууд Бээжин рүү явчихж байгаа байхгүй. Тэгээ Бээжинд очиод бас тоглолт энэ гэж явж байгаа. Тэндээсээ Монголд ирж байгаа. Тэгээ Монголд ирэхдээ багцаал дээр л ирнэ шүү дээ, тэ. Тэгээ бүр шалтгаан ийм учиртай юм бас. Одоо нөгөө Москвад тоглолт хийгдэж штэ. Энд чинь болохоор нөгөө коммунист социалист орнууд одоо бие биенийхэн те мундаг авьяастай шүү гэдгээ ингээд нөгөө нээн илрүүлэхээс гадна эндээс шалгарсан зүйлүүч нь Францд очиж нөгөө хөрөнгөтөн гэдэг байгаа бас нэг улсууд байгаа штэ. Тэднэрт биднийг сонсдоо гэд гайхуулах гэдэг байгаа юм. Ер нь л. Тэг гайхуулж байгаа зүйл нь Банцтайгаас байж болох нь штэ. Тэр олон хөлөлтүүдээс те. За тэгээд вокзал дээр хятад Бээжингээс ирж байгаа. Тэгээ эрэхтэй хөрг юмт бүр одоо хямарц. Одоо ер нь намайг хүн тосч авах болов те. Одоо нэг хөдөө үлдсэн хөгшин их маань яагаа бол хоёр охин маань яагаа бол энэ тэргээ холбоогүй л байсан юм шиг л. Чаас тэгэл нөгөө нэг тэр вагоноор ирж байгаа хүмүүс чинь хүмүүс нь ингээд тосч аваалгаа манай ч намайг тосч байгаа юм байгаа болов уу л цонхоор ингээд гараал ингээд хүн хайгаас. Тэр дунд нэг танилцаарай байгаа нь хөөрхийн нөгөө нөхөр нь ирсэн тий. Банзарч байгаа хөлөөгөө зогсож байгаа. Тэгэл их нэрийгээ буугаад авахт нь тэрэл авна шүү дээ. Тэгэл хамгийн түрүүнд охтуудыг асуувал ээжигээ асуусан. Тэг бүгд сайн байгаа санаа зовлдог. Сонноос манайх хотын айл болсон гэдэг чинь. Яасан гэдгсэн чи чамааг одоо ингээд явцсан чи те. Одоо улсаас одоо аймгийн театр батаас чинь бүр наашин татчихж байгаа. Ар гэрийг харж үзсэн. Тий, ардын дуудын чуулга. Ардын дуудын чуулга гэж байгаа. Энэ чуулга руу чамааг гоцлол дуучнаар авчиж байгаа. Тэгээд гоцлол дуучнаар авангуутлаа аймгаас татчих ирээд байр сав мөх юм бэлдээд ингээд манайх хотын айл болсон шүү гэд хотынхаа нэг дүүтэйгээ хамтдаа хамаатны дүүтэй хамт цааш авч байгаа байхгүй. Тосч авч байгаа. Гоё юм те. Бас нэг төр зэсгээс ингэж нэг дэмждэг байсан их гоётэй бас нэг талаараа. Тэгээд маш олон гоё дурсамжууд байгаа. Би тэндээс нэвтрүүлэгтээ багтаагаад ганцхан дурсамж л яаж өгнө. Тэгэл ерөөсөө яг энэ үеэс ахуулаад одоо манай хүн чинь ардын дуу үеийн чуулга тариа гэдэг одоо дуучин боллоо. Гоцлол дуучин боллоо. Тэгээд тэр театрын гоцлол дуучин гэдэг нь гуталчин одоо нөгөө хөгжимчтэн те бүжигчтэн ингээл бүх юмуд ингээд оролцсон. Том тайзан дээр гарна. Тайзан дээр яг бүгдэн яг ардын хөгжимтэйгээ тоглоом болно. Одоо арай ондоо төвчөнд очиж байгаа. Гэтэл энэ бүхний яг хөгжмийнх нь найруулга нэтэр юм хэн хийж байгаа вэ гэхээр Лувсан шарвын мөрд орж хийж байгаа байхгүй. Хаалгадтаа л орсон чинь за хэмп гэсэн Нор Банцт гэдэг. За нааш ороод гэдэг. Тэгээ нөгөө мөрд орчих ш. Цааш налсаж байгаа л дан дараал төгөлдрөөр дараал хідэн нот явж гин хідэн хүн дуурж гин хэд байна гэж асуугаад. Манай тэр болтол ямар ч нот мэдэхгүй шүү дээ гол нь. Тэгэл яг одоо симфони фондер ч гэдэг юм уу те сонгодог хөгжимтэй хослуул сурна. Тэгээ ардын дуу хөгжмийн чуулга дээр ингээд ажиллаад эхэлж байгаа байхгүй. 9 цагаас мэрэгжлийн болгож гин те. Тий. Тэгээд мөрд орж байгаа гар дээр очиж байгаа гэсэн. Тэгэл ерөөсөө одоо энэ цагаас жахуула те. Одоо монголчуудын жинхэнэ бахархал нь болж байгаа байхгүй. Дуулах ур чадвараараа энэ дууг амьдуулах энэ уртын дуу гэдэг зүйлээрээ. Тэр үед ч одоо манай монголчууд ч уртын дууга бас нэг дуулж хурдаг л байсан баг. Гэхдээ бүгдээрээ нэг ямар ч нэг бичлэг нэтэр юм байхгүй болохоор дандаа амнаас амд. Одоо уран сайханчаас уран сайханчд буюу одоо бид нар ингээд нэг дуу шүү дээ тий. Нэг дуу гэхэд бид нар чинь 16 мөртөө дуу байлаа гэхэд бид нар дөрвөн мөрийг нь сонсоход л 5-аас дээш минут гардаг юм билээ тий. Тэгэхээр бид нар нөгөө тэр уртын дууд чинь нэг дуулахаараа баг 30-40 минутаар дуулдаг ч юм уу ийм урт дуу байдаг. Тэгээд өмнө нь сурсан хүн нь дараагийн хүндээ заавал аман байдлаа зааж өгдөг. Дутуу зааж өгдөг. Дутуу дуулах юм бол зааж өгсөн хүндээ ч юм уу тий зэмлүүлдэг, загнуулдаг. Энэ ийм учиртай юм билээ уртын дуу гэдэг. Тэгээ бид нар нөгөө нэг мэдэн штэ. Манай Маратхан бас нэг хүндийн түүх дээр ярьж лээсэн те уртын дууны тухай домог гэдэг. Тэгээ бүр хүннүүгийн үеэс энэ уртын дуу үүсэлтэй гэж энэ одоо хятад сурал бичиг дээрээс гарч ирсэн байдаг бас. Тэгэхээр энэ уртын дуу гэдэг ерөнхийдөө бол тайлбарлахдаа
гурван янзаар тайлбарлалт юм. Уртын гэдэг үгэн дээр нь тайлбарлаж байгаа байхгүй. Яагаад уртын дуу юм? Нэгдүгээрт одоо тэр нэг үгийг ингэ татаж урт болгоод байна да тий. За энэ үгээрээ уртын дуу гэж болно. Хоёрдугаарт энэ үүх түүх өнөөдрийн хүртэл дамжин ирсэн хөдөн 100 жилийн уртын түүхтэй ийм бас уртын дуу гэж болно. За нэг нь болохоор бас аяг ихшгэрэ гэдэг үлээ тий. Ерөнхийдөө энэ уртын гэдэг зүйлийг ийм гурван талаар нь бид нар тайлбарлаж хөргөж илээ. Манай судлаач тийм ер нь бүгд нийлээч уртын дуу гэж магадгүй. Тэр яг 3 дахь хувилар чинь их гоё. Яг л маах уртын дуу гэхээр одоо бид нар уяхан зам ТV наранд сонсон шүү дээ. Бид нар яг нэг өчүүхэн 10% хүрэхгүй хэсэг нь л мэддэг шүү дээ. харин тийм байлээ шүү. Тэр чинь уртаараа зарим дуу чинь хэдэн өдөр дуулагддаг. Нэг гин дуу. За тэгээд одоо саяны уяхан зам ТV наран ярьснаас те тэгээд орчээ. Одоо нөгөө нэг ингэсэн юм байна. Одоо хүннүүгийн чин одоо нөгөө нэг одоо юу гэдэг чинь нар сарны шүтлэгтэй гэж ярьдаг байсан шүү дээ тий. Тэгээд одоо энэ уяхан зам ТV наран гэдэг байгаа тэр дуу чин наран дүргсэн дуу юм биш үү гэж бас зарим судлал тайлбарлаад байгаа байхгүй. Тэгээд эн чин хизээ үүссэн хаанаас ирсэн хэдэн зуун жилдээ багадгүй хэдэн одоо мянган жил дуулгаж байгаа мэддэхгүй ийм дуу байдаг. Энэ дууг нь дорж давг багш нь алерт зааж өгсөн. Тэгээд манай хүн ерөөсөө дуулаагүй л яваад байсан байгаа байхгүй. За тэгээ одоо энэ нөгөө нэг хол ойрын одоо гадаад дотоодын юм маш олон юмудад явж байгаа. Тэгээ гол нь эн чин бүр манай хүн чинь 61 онд 30 наснда Монгол улсын гавьяа жүжигчин гэдэг цолыг хүртэж байгаа. 69 онд ардын жүжигчин болж байгаа. 84 онд чинь төрийн шагнал авж байгаа. 97 онд чинь хөдөлмөрийн баатар цолыг хүртэж байгаа. Тэгээ дээрэс нь 1993 онд Японы Фукуока гэдэг чинь тийм Фукуокагийн Азийн соёлын шагналыг авч ЮНЕСКОгийн соёлын өв түүний дуулсан уртын дууны дийжийг бүтгэж авсан. Ямар гоё. Хэдүүлгийн анхны дээлтэй Фукуока хотоос би энд ирсэн хоног мэдчихэж шүү дээ. Норов банцад дэлхийг тойрон уртын дууны шуухайг олон үндэстний сонорт хүргэж Япон, Герман, Франц гэд олон улсын эрдэмтэн мэрэгчдэд нөхөрлөж Монгол үндэстний өв соёлыг түгээн дэлгэрүүлж байсан. Тэгээ нэг хүний нэгэн насны амьдралд багтахааргүй, тэ амжихааргүй ийм их өндөрлөгийг энэ хүн өөрөө эзэлж чадсан. Ийм байдаг. За би төгсгөлд нэг ийм гоё нэг юу ярьж өгье. Болсон үйл явдал гэдэг. Гэтэ өөрийнх нь тусламжн дээр биш, өөр хүний тусламжн дээр байл. Яасан гэхээр нөгөө түрүүн хэлжсэн шүү дээ. Нот мэдгүй байсан гэдэг. Тэгээд нөгөө мөрд орж багш гэдэг юм уу энэ хүмүүстэй ингээд ойрхон байгаад мэдээж нэг сонгодог уулаг юм сонсоод ингээд нот моцоод ингээд эхэлж байгаа баг. Тэгээ яг дөнгөж сурж байгаа явцад юм шиг баг. Болшой театр шүү дээ, тэ. Энд өргөцсөн гинэ. Манай Монголын нэг том одоо ямар нэг арга хэмжээ болоод тэнд дуулахар болж. Тэгэл тэнд чи одоо нөгөө бүхэл том дарга цэрэг мэрэг бүгдүүдээ цуглуулад. Тэгээ гол нь тайзан дээр одоо нөгөө сонгодог симфонитой тоглох гэдэг. Тэгээ нөгөө явахаас өмнө яаралтай нор банцдад одоо нөгөө нот зааж өгөх хэрэгтэй болоод тэгэл ингээл нөгөө цээжлүүлэх гээл. За ингээд симфони ингээд явна ингэн шарууга гэдэг баха. Ингээд явна. Чи яг энэ өнгө дуурайд ингэн тэгээ чамд удирдаач ингэн гудал чи дуулж эхлэв шүү зааж өгж явуулж байгаа юм. Манай сонсголоор аваад байгаа гэсэн. Тэгж явсаар гаал яг тайзан дээр гараал. Тэгэл тайзан дээр гараад нөгөө хөгжимт бүгд байр эзэлсэн. Яг тэрний өмнө очичоод нэг 2 3 удаа хамт бэлтгэл хийсэн гэж байгаа. Тэгтээ бол ингээл энгийн хөгжим хуцтай байж байгаа шүү дээ. Тэгээ яг бүтэн тоглолт нь болохгүй. Тэгэл хөгжимчд байр эзэлсэн суудсан бүх үзэгчдэд суудсан Болшой театр те Оросын Москвагийн симфони оркестр. За магадгүй одоо тэр нөгөө дэлхийн тэр театруудын бас ноён оргил театруудын нэг шүү дээ. Тэн дээр ингээл бүхэл хүмүүс нь пик суудсан ингээл байжсэн. Тэгэл манаа зарлагдал гарч ирэх болсон чинь яг одоо нөгөө хатныхаа хувцастай те Монгол хатныхаа хувцастай бүтэн хувцас өмсөөл гараал ирсэн чинь зүгээр нөгөө хөгжимчд нь хүртэл зүгээр дуус юу ороод ирвэл гэж байгаа байхгүй тийм шүү дээ. Ангаагаал тэгэл бүгд яг юу болох нь яах нь вэ гэл бүгд чимээг сонсож байгаа. За тэгэл хөгжим эхэллээ. Өдөртөөч мөн тоглож байгаа л хажуудлынхан дэр хийлний эсрүүл догсон юм шиг байгаа. Тэрийг манай хүн харснаа л өөрийнх нь гэж бодоод яг тэр өнгийн сонсож байгаа тэр өнгнөөс нь эхэлсэн чинь өөрийнхөө дуулдгаас бүр хэд дахин өндөр өнгнөөс. Тэгэл яг тэндээс нь аваад эхэлсэн гэсэн. Октавдаг өргөлцсөн. Тэгэл нөгөө хамт явж байгаа хүмүүс нь яэл хараад энэ дүүрээс ихшлээ. Одоо яг барахгүй. Одоо хоолоогоо таслаа шүү дээ. Одоо бүр амар юм болно гэл. Тэгсэн чинь манай хүн бүр дээш явсараа гал дуулаад дуусгацсан. Тэгээд дууссан чинь бүр ингээд чив чимээгөө. Үдэрч чив чимээгөө. Тэгэж байж байгаа л нөгөө ингэдэг чинь та нэг тэмцээн уралдаанд сандаг бол нөгөө гэл эхэлдэг чинь нөгөө нүдэл. Тэр хүмүүс чинь бас л тоглолт Монгол үлддэг соёл суудсан ард хүмүүс шүү дээ. Тэгэхэд л доороос хөлөөрөө нүдэл гараараа хойлолтоо шуугаал зүгээр. Битүү юм болоод дууссан л гэдэг юм байлээ. Ингэж яг нөгөө нэг Монголынхоо энэ утын дуу, ардын хөгжим те энэ зүйлийг дэлхийн тавцан дээр нь бүр хэдэн удаага баталж одоо үлдээсэн энэ их өвийг дамжуулан авч явсан те хойч үедээ бас олон зуун шавьгаас төрүүлж үлдээсэн ирхэн бол яа харахгүй байна. Одоо уяхан зам ТV наран гэдэг нь баг өөрийг нь уяхан зам ТV наран гэд нэрлэлцгэж баг буруутахааргүй ийм хүн байлээ шүү дээ те.
би яг нөгөө студид сонор студид дуулахын нэг аз болж сонссон хүн ба. Харсан юм яг. Бүр яг хажууд. Оо тийм үү. 2000 хэдэн онд л гэсэн үг юм тий? 1990 оны сүүлч мөлч үү? Үгүй 2000 оны ихэр. Аха. Тэгээд ер нь тий өөд болохоос л үгэн л дээ. Тэр чи яг 70-аад настай л байсан. Тэгж байгаа л нэг уртын дуугаа эхлүүлж. Тэгээ бичиж аваад штэ. Тэгэл би зүгээр тийм ягаад чи санаандгүй л би орж таарсан. Тэгэл ясан чи дуусч. Ингэж дуулж болдгоо гэж бодсон юм. Бүр би амьдралдаа тэгж ийм гайхалтай гэж бодоагүй юм чи. Зүгээр уртын дуу сайхан. Гэтэ нор бансдгийг би бүр ийм мундаг гэж бодог. Тэгсэн чи нөөрэ болсонгүй гэхэд. Яа. Нэг усыг тэр нөгөөдгөө уучаал. Тэгэл ахаал босч. Нэрэл тэгэхэд нэр өмнөх нь нэрэл мяа штэ. Эн чинь л яста тэ ноёо өргөлдөн тулгчлаа гэд. Энэ бол жинхэнэ гайхшгүй гэл яг бодоол бүр баг өөлх гал цоожсэн чинь нар бансдаг. Болсонгүй гэ. Тий. Ахаад хийгээд. Яг татгаал. Тэгэл 3 дахь авсч. За тэгэхэд за яг оршлонгоос тасарна гэж тэрийг хэлт юм бэл. Би бүр амьдралдаа өчнөө зүгөө сонсч байсан ч тийм гайхамшиг хизээ сонсч байгаа. За сэтгэл хөдлөлөөд нэг 2 минут сунгаад нэг юм ярьчих дийхөө. Ингэсэн юм байна. Одоо хаана тоглож байгаахын нэмдээ нэг Японы талаас нэг сурвалжлагч минь тэр харчиж. Тэгээд бүр дагаж ирсэн гэдэг л Монгол руу. Дагаж ирээ. Тэгээд одоо Монгол орны талаар болон таны талаар нэвтрүүлэг хиймээр байна. Тэгээд ингээд Японы телевизээс ингээд зураг аваад явах. 1 цаг 30 минут нэвтрүүлэг хийх гэсэн юм хэлсэн байна. Тэгсэн чинь манай хүн сандраад яана одоо тэгээд манай гэр орон ч хэцүүхэн штэ гэд. Яасан гэх нь 2 өрөө байрал байгаа гэд. Тэгсэн чинь нөгөө нэг одоо соёл мэл хариуцчихсан хүмүүс нь яаж одоо тэр өөр орны ийм хүмүүстэй ийм 2 өрөө байранд амьддаг гэж харуулах юм бэ? Юу яа? Сонгоны амралт шүү дээ, тэ. Сонгоны амралт руу авч яваад зургийг авах гэдэг. Тэгээд сонгоны амралт руу нэрэнгээс аваа явсан. Тэгээ манай очоод тэнд нэг нөхөртэй хамт очиж байгаа яриа мэрэ өгөөд ингэсэн. Тэгээ тэр нь очоод Японд гараад тэгээд энэ нор банз тухайн дуулсан дуу Японы тэр ардын бас тийм дуутай нэлээд ойролцоо юм гинэ. Тэгээ Японы ард түмэн бүр тэр чигтээ энэ үнэ шүтчихэж байгаа байхгүй. Тэгээд одоо дуудаад ингээд манай дээр ийм тоглож болж байгаа та ирээс төхөөгээд нэг ирээд дуулуулсан байна. Тэгээ манай хүн тэр үед нь очоод нэг дуулчаад буцах гэсэн чинь тэр үед нэг дарга марга зэрэгтээд явж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг хүн одоо би нэрийг санахгүй ирснэ манайх ингээд торгон замын аялал гэдэг лөө торгон замын эхлэл гэдэг лөө ийм тоглолт хийдэг юм аа. Японоо ингээд нэг бүтэн тойрох юм аа. 1 сарын хугацаа болно. 1 сарын хугацаанд чинь 70 хэдэн онд ч тийм. 1 сарын хугацаанд танд 1 сая йен өгье. Та мэдтэй хамт яваад дуулаад өгч төхөө гэдгсэн чинь. Би мэдэхгүй шүү дээ. Тэг хэн мэдхий? Тэгээ хэн мэдхий гэсэн чинь. Тэгвэл манай дарга л мэдэх байх гэдэг. Тэгээ дарга дээр нь очиод би энэ хүнийг авч явмаар байна тий. Энэ хүнийг авч яв тоглолтод оруулах гэсэн юм байна. Надад 1 сарын хугацаа хэрэгтэй. Бид нар 1 сая йен өгнөө. 1 сая йен шүү дээ 70 оны. Та ингээд явуулаач гэсэн чинь. Би мэдэхгүй шүү дээ бас. Гэхдээ та чи өөрөөгөө мэдгүй дарга нь мэдгүй тэгээ хэн мэдх юм бэ гэсэн. Уулс мэдэх байхаа гэд. Ингээд өнгөрцөн байгаа. Уулс нь угаасаа яг энийг хариуцсан байхгүй. Тий. Энд чинь 1 сая йен тий 70 оны. Угаасаа энэ ханш одоо нэг инфляц дээр бодохоор Монгол мөнгөөр нэг 30-40 сая төгрөгийн талаар ярьж байгаа. Өнөөдрийн үү? Тий. Өнөөдрийн. Гэтэ тэр 70 хэдэн оны тэг бодохоор амар тий. Тэгэд энэ хүний тэр яг Японд дуулахдаа Японоор бүр ингээд Японыхон шүтцсэн. Баян Японоор дууддаг. Баян Японд тоглолт болдог. Тэгээ нөгөө нэг Японы ард түмнийсэн бүр нор банцдаг ингээд мэддэг болсон. Энд тэн тоглохоор нь өөр хотуудаас очиж үздэг. Тэгээд ерөөсөө бүр тэр лимузин хөлөглөөд баян тэгж авч явдаг. Буудал үнэхээр дээд зэрэглээ. Тэгээ манай хүн яг нөгөө ардынх нь дууг нь бас ингэ сурж агаад тэгээ отын дууныхаа жанрт оруулаад дуулаад өгсөн. Тэр үеэс хойш зүгээр Японы ард түмэн бүр шүтцсэн. Тэгэл яг л нөгөө нэг хэлийг ойлгохгүй ч те тоглолтын үтсэн хүмүүс. Ингээ нурууны арьс хоёр ингээ салчих шиг боллоо гэдэг юм. Тэгээд нөгөө бас нэг яриа явдаг шүү дээ те. Уяхан зам төрийн нарыг сонсчод төгсгөлд нь те. Тийм баха энэ нарны тухайд өгсөн чинь тийм баха. Тэр чинь нөгөө тийгээ салаа явцсан гэх. Тийм ингэдэж шүү дээ те. Энэ юуны тухайд дуулаад байгаа ингээд үгийг ойлгохгүй. Тийм дууссан ханаас тэгээд энэ уяхан замбуу TV наран гэдэг ийм одоо гашчигтай дуу байгаа юм гэж тийм хаа бид сая би бүр дэлхий дээр байгаагүй ингээд тий. Тэгэхээр хэдүүлээ ингээ нэвтрүүлгээ дуусгахдаа уяхан зам TV наран гэдэг бид энэ нөгөө дууны зөвхөн дөрвөн мөрийг л бид нар мэддэг. Яг нөгөө нор банц тухай ялангуяа тэр гайхалтай дууснаар гэтэл эн чинь цааш олон мөр байдаг. Энийг зүгээр нөгөө дуулж байгаагаар биш маа цэнгэл баяраар яг шүлэг шиг уншуулад энэ ямар утгатай гэн тий. Энэ ер нь зөвхөн Монгол уртын дуу чинь энэ нүүдэлчин монголчуудын маань энэ одоо юу гэхгүй гүн хаан бидний юунд тэмүүлдэг ямар гоо сайхантай гэдгийг шүлгийн хүртэл ямар гайхалтайг та бүхэн сонсоод мэдрээр зарим хүмүүс бүр бүтнээр ямарыг мэдэхгүй байж магадгүй. За ингээд хэдүүлээд зингэл баяраар уншсанаар уяхан зам TV
наран гэдгийг одоо бүтнээр нь сайхан сонсчоод тэгээд нэвтрүүлгээ өндөрлөө. За ганууш үнэхээр баярлалаа. Бүр шүтдэг хүнийхэн тухай сонсох шиг сайхан юм алга. Би өөр нэг өстэй яг амьд тахууд нь тий насраас 1-2 жилийн өмнө би сонсч байсан болохоор их гой санагдтыг. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг эрүүл хүнсээр дэлхийг дайлан ураатай хушган брэнд болон Apex Capital үн цаасны компани вэндэтгэлээ. Та нэвтрүүлгээ NTV телевиз мөн Од Мөндөр радио 83.3 болон 107 гэсэн хос төлгөө аль нэгийг сонгоод сонсч болно. За баярлалаа ганушаа. За баярлалаа. Уяхан замбуу твийн нарнан энэхэн бүх дэлхий даяхнаараа мөхтөлгүй мандсаар байдаг л байл үзээ. Та минь үзээ. Уяхан замбуу твийн наран энэ сайхан замбуу твийн наран илхэн бүхий дэлхий дээгүүр мөхтөлгүй дэлгэрч түгэн мандаж мандсаар байдаг л байл үзээ. Та минь үзээ. Тэр лугаа идэл олон түмний минь өршөөл үнэн сэтгэлтэй бүхнийг ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ. Та минь үзээ. Үүлэн чөлөөний наран мэт өчүүхэн энэ явахнасаа үнэн мөнхтөр барьж үгүй муухайгаар хуурддаг шүү дээ. Та минь үзээ. Эдэр цаваа саруул сэргэлэн насанда эс сурсан эрдэм номыг өтөлж харьсан хойноо эргэж сурна гэдэг маш бэрх шүү дээ. Та минь үзээ.